Төсөөллөө бүтээх зохиол бичих сургалтын тухай мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлдсэн байна. Ер нь манай улсад зохиол бичих тийм сургалт бол нэг байдаггүй. Тийм болохоор анх удаа өөрөө зориглож бичиж өгсөн ном, баялан номны хоо жишээн дээрээс энэхүү сургалтыг хэмээн бэлдсэн байгаамаа. Нийт 3-7 хоногийн сургалт байгаа. Эхний 7 хоногт бол өөрийн баялан номыг уншигчдаас авсан мэдрэмж сэтгэлийг задлуулж бичүүлнэ. Тэгээд 12 дахь 7 хоногоос болохоор тухайн хүмүүсийг сэтгэн болгох, уруулан бодох чадварыг илүү түлхүү хөгжүүлэх практиктэй дасгалуудыг өгнө. Тэгээ 21 дахь хоногт энэ бүх сурсан зүйлүүдээрээ зохиол бичиж гаргахаар байгаа. Тэгээд даалгавар бол нийт 20 даалгавар байгаа. Тэгээд 50 оноо өгнө. Тэгээд нэг даалгавар нь 2.5 оноо. Тэгээ өглөө хичээлээ оруулаад тэгээ орой 23 цагаас өмнө оруулах ёстой. Хэрвээ хэтэрсэн тохиолдолд огт оноо авахааргүй байдлаар сургалт маань үргэлжилнэ. Нийт хичээл бол Discord групп дээр явагдана. За тэгээд сүүлийн хичээл буюу нэг 1500 хүүхдийн зохиолыг 50 оноо гэж үнэлж байгаа. За тэгээ үнэлэхдээ дараах 10 шалгуураар үнэлнэ. Нэгдүгээр санааны товч байдал, шинэлэг байдал, утга санаа, дүр бүтээлд, орчин уур амьсгал, зохиолын бүтэц, идэвх, даалгаврын сахилга бат, харилцан яриа, хийлэн, найруулга гэдэг сэдвээр нь харгалзаж үзэж хамгийн үнэт даалгавар болон сүүлийн хичээлийн нийлбэр дүнгээр манай ялагчид маань тодорхойлох байгаа. За тэгвэл ялагчид маань яг эхний хүн маань бол дараагийн level up буюу роман төвшөнд олон хэсэгтээ зохиол бичих төвшин гэж зарлахаар байгаа. Тэр сургалтанд бол үнэгүй. Харин 2 дахь хүн маань 50% өнгөлөлтөө, 3 дахь хүн маань 25% өнгөлөлтөө өөрөө зохион байгуулахаар тооцсон байна. За ер нь товчхондоо бол нэг иймэрхүү дээ.